Нийгмийн хөлөмжийг алнаар нь байгуулах юм бол мэдээж өөрийнхөө нөгөө идэх хүнсээ үйлцэнгүү дөрөв үлрэлээр аваад байна гэдэг чинь мэдээж өөрөө бас асар том гоё юм байна. Ухаалаг хөлөмж гэдэг нь болохоор ерөөсөө л хүний хөдөлмөрийг хөнгөвчлсөн. Тэгээд мэдээж хиймэл хөрсөн дээр таригдж байгаа учраас нөгөө жирийн хөрсийг бодвол хамаагүй илүү ургацдаг. Хөлөмж маань болохоор ухаалаг хөлөмж гэдэг маань болохоор ерөөсөө л бүх юмаа өөрөө мэдэрдэг. Услаагаа нартаа өдөр их услаад, бүрхэг өдөр бага услаад тэгээд халуун хүүднээ өөрөө тохируулдаг гэсэн үг байна. Манай хөлөмжн дээр болохоор хулуу тарвас, амтад, өгөрцөй помидор, чинжүү, үзэлцгэн тиймэрхүү юмуд таригддаг. Би энэ хөлөмжн дээр болохоор ер нь тэгэл тариалт, үрсэлгээ тариалт тэгэл ер нь бүхэл юм